руу чиглүүлээд энэ ажлууд бид нар тодорхой төвшөнд хийгдэж байгаа юм аа. Багшлуугчны чадварыг ярьж байгаа мөн. Та бүгд мэдж байгаа. Энэ өнгөрсөн сүүлийн 20 жил техник технологи ямар хууж байгаа. Хууль маань гэхэд 8 жилийн дотор 2 салгидлаа. Энэ юуг илэрхийлээд байна гэхээр техник технологиуд эдийн засаг бол маш хурдан өөрчлөлт өгч байна. А энэ дээр би ягаад ажиллуулагчийн хариуцлага, ажиллуулсан оролцоог дурдаад байна гэхээр бид нар одоо чинь тухайн барилгын салбарт ямар техник ашиглахад мэдэхгүй. А энийг хэн мэдэх вэ? Ажиллуулагч нь эртний эрэлт гэж яриад байгаа энийг би энгийн нэр яаж. Ажиллуулагч нь би одоо ийм техник технологиг ашиглах гэж шүү. Энэ би үйлдвэрээ 2 жилийн дараа нээнэ. Ингээд надаа 10 ийм ур чадвартай 2 хүн өгөөч гэдэг захиалга зөв өгөөд энэ төр бид нар хамтран ажиллаад тэгэхээр бид нар яг эмсүүдрээр дамжуулаад зохион байгуулалт тэгээд тухайн шаардлагатай хугацаанд нь тухайн яг үнэхээр голдохоор үнийг бэлдэж өгөх дээр л хамтран ажиллахыг ярьж байгаа. Багш гэж байгаа. Энэ сургалт ер нь мэргэжлийн боловсрол сургалтыг ингээд яриад ихэд бол би дахиад энэ бол техникийн мэрэг боловсрол, техникийн сургалт, мэргэжлийн мэргийн сургалт энэ цогцоор яригдаж байгаа. Энийний чадхыг бичүүлэхээр дан багш биш байгаа. Багш нь байх хэрэгтэй байгаа. Сургалтын хөтөлбөр байх хэрэгтэй байгаа. Шаардлагасан сургалтын орчин байх хэрэгтэй, сургалтын хэрэглэгдэх ном дэвтэр байх хэрэгтэй. Энэ бүх мэдээллийг хаанаас хаамж яаж өгөхөөр эргээл ажиллуулагчтай хамтран. Жишээ нь энгийн жишээ авъя л да одоо төмөр зам. Одоо төмөр зам барина гэдэг. Бид нар тэр зүгээр мэдээгээр мэдээ телевиз араадгаар зам тээврийн амнаас төмөр зам барих нь л гэдэг болохоос өргөн зам гэдэг нь бол сонингоос олж үзэж байгаа. Бүгд нөгөө бүдүүн цагиргын гэдэг сонингоос олж үзэж чинь дэр мод тавих юм уу, бетон дэр тавих юм бүү мэт тийм үү? Хүн даацсан байх юм бүү мэт. Иннээс удаад тэр сургалтын хөтөлбөр бөөгч. Тэр нь гараад тэр багшийн нүүрчлэн. Багшийн зам, номон дэвтрүүд нь дадлахын хааны илхүү энэ бүгд явж иж яг тэр замыг барих хүнд гарч ирнэ. За баярлалаа. За товч товчоор яа. Цаашлаад явчихлаа. Юура ингээд дараа мэргэжлийн боловсролын тухай ярихдаа бид нар өнөөдөр хоёр зүйлийг бас нэлээд одоо юу гэдэг юм бас харгаж үзмээр юм шиг байна. Юу гэхээр хамгийн түрүүн манай өнөөдөр хүртэл явж ирсэн мэргэжлийн боловсролын бодлого бол ихэвчлэн нийгмийн баримжаатай тийм мэргэжлийн боловсролын сургалтын бодлого байсан. Та бүхэн мэдж байгаа мэргэжлийн сургуулиуд сурт ямар их хөнгөлт үзүүлж байна өнөөдөр тийм. Энэ өнөөдөр хүртэл явж байгаа учраас одоо өнөөдөр эдийн засгийн бодлого гараад ирэхдээ зэрэг яаж мэргэжлийн боловсрол сургалтын бодлогыг өөрчлөх үү гэдэг дээр бид нар тулж ирчээд байгаа байхгүй. Тийм учраас сая хүмүүсийн ярьдаг энэ асуултууд гарч ирж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ одоо чуулганд хүртэл энэ эдийн засгийн өсөлтийг яаж мэргэжлийн боловсролоор дэмжих вэ гэдэг талаар явж. Тийм учраас мэргэжлийн боловсролын агентлаг маань, яам маань энэ олон газрууд тэр нийгмийн хөтөлбөрийн яамч гэсэн бүгд оролцоод мэргэжлийн боловсролын стратегийн бодлогыг маш харалтай боловсруулж гаргах хэрэгтэй. Энийг бол нөгөө эдийн засгийн дэмжсэн бодлого гэдэг утгаар нь илүү төлхөө бодлого гаргаасаа гэж ингэж бодож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь өнөөдөр мэргэжлийн боловсролын хэрэгцээний мэдээллийн тухай асуудал зүгээр сургуулиас хитэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар өнөөдрийн байгууллагаа дээр хөтөлбөрийн одоо бирж тэр одоо мэргэжлийн сургуулиуд тэр ажил олгогчдын хооронд нь одоо бүр ямар байдлаар байдгийг холбож өгөх хэрэгтэй. Нэмхэн сайдын тэр хэлж байгаа би санааг дэмжиж байна. Ер нь одоо тэр хөтөлбөрийн эхлэлтийн сан, мэргэжлийн боловсролын сан, энэ сангуудыг энэ тусдын байлгадаг явдлыг ер нь одоо ямар арга зам барайдгийг нэгтгэсэмээр үйл ажиллагааны хувьд нэгтгээд дараачаар нь цааш нөгөө сургалтын бодлогуудыг тэр төрөний ямар арга замаар нэгтгэх юм гэдэг юмнуудаа ингэж одоо авч үзмээр юм шиг ингэж санагдаж байгаа наа. Энийг бас хэлмээр байна. Өнөөдөр мэргэжлийн боловсролын тухай асуудлыг уян хатан байлгах хэрэгтэй гэдэг. Гэтэл өнөөдөр хууль нь өнөөдөр жишээлбэл хөтөлбөрийн хуулинд уян хатан байдлын ямар ч уян хатан байдал байхгүй. Тэр үгээр хөтөлбөрийн хуулийн орнууд байна. Өнөөдөр та бүхэн боддоо мэргэжлийн боловсрол сургалтыг мэргэжилтэн тохируулаад зах зээлд тохируулаад өөрчлөхтэй зэрэг тийм бодолцоо байхгүй. Бидний өнөөдөр энэ мэргэжлийг болий тэрийг бол ихтэй зэрэг нөгөө нөхөр чин заргалч нөгөө багш нь тэгэл одоо буцаагаал нөгөө мэргэжлийг нээхээс аргагүй болж байгаа байхгүй. Тийм учраас энэ хөдөлмөрийн хууль төрөнийг бас нэг чухал асуудал гарч ирсэн төрөний салбар хуралдаан дээр өөртөө ажлын байр болгоно гэдэг. Мэргэжлийн сургуулиуд төгссөн хүн заавал төрөөс заавал ажил олгогчдоос өнөөдөр ажил орж суух алба байхгүй. Тэр хүмүүс Монголын онцлог байна. Монголын онцлогтой тийм хөдөлмөр эрхлэлтийн бодлого явах хэрэгтэй. Тэр нэг бол өөртөө ажлын байр болгох тухай асуудал. Энийг тэр хөдөлмөрийн хуулинд шингээж хөдөлмөрийн хуулийг ер нь нэлээд одоо авч үзэх шаардлагатай гэж ингэж бодож байгаа юм. Энэ 2-3 зүйлийг бас. За танаас нэг зүйл нэмээд асуучхад хүний төлөвшил, хүмүүжил, хөгжил гэдээ асуусан шүү дээ. Та яг гардаж ажиллаж байгаа үед өнөөдөр мэргэжлийн боловсролтод маш чухал асуудлыг түрүү хөндөж ярьсан. Суралцагчдын
хүүхдүүдийн хүмүүжил төлөвшлийн асуудал ажил олгогчдын хувьд ур чадвараас эхлэв. Өөрөөр хэлбэл ажил олгогч маань юу хэлж ийнө гэхтээс энэ мэдлэгдгүй чадваргүй хүнийг 1 сар 2 сарын хугацаанд бид нар чадвартай болгож болж байна. Энэ хүмүүжилгүй хүнийг бид нар яаж чадахгүй байна гэж байгаа байхгүй. Тийм учраас энийг бий болгохын тулд зөвхөн мэрэгжлийн сургуулиудын асуудал биш. Өнөөдөр бүх боловсролын асуудал эцэгхийн оройдыг өргөжүүлэх хэрэгтэй. Бага эцэрлэгийн наснаас одоо юу ч байдгийг тэр наснаас нь эцэгхүүд өнөөдөр сургуулийн байгууллагт хүүхдээ даатгачаад манай хүүхдийг тийм болгох гэж бодмооргүй. Энэ учраас эцэг их хэрэгтэй байна. Төрийн асуудал биш, хүмүүсийн одоо гэр бүлийн асуудал. Гэр бүлийн асуудал дээр нь мэдээж хэрэг сургуулиуд орно, төрийн бус олон нийтийн байгууллагууд орно, төр орно. Тэгвэл зэрэг энэ олон хүчин зүйлүүдийг нэгтгэсэн ийм хүмүүжлийн бодлого өнөөдөр хэрэгтэй байна. Төрөөс өнөөдөр хаана байна? Хүмүүжлийн бодлого нэгдсэн бодлого өнөөдөр байна уу? Стратегийн бодлого байхгүй. Юм болгонд л өнөөдөр зүгээр юу гэдгийг чадварын тухай, ажил олгохтын тухай яриад байгаа мөртлөө хүмүүжил нь байхгүй. Харин өнөөдөр би бодож байгаа атрын аян гэж ярьдаг, үйлдвэрчийн бодлого гэж ярьдаг. Тэнд мэрэгжилтэй ажлын тухай ярьдаггүй байсан байхгүй юу? Харин өнөөдөр ярьдаг асуудал нь бол маш чухал. Тэн дээр нэмээд хүмүүжлийн бодлогыг хөгжүүлэх тухай асуудлыг эргэж ярьж байгаа асуудал маш чухал. Тийм учраас засгийн газраас, агентлагаас, яамнаас ер нь хүүхдийг яаж хүмүүжилтэй болгох юм? Яаж хөгжсөн хүн болгох юм гэдэг асуудлыг эрдэм тэмдэг мэрэгдийн оролцоотойгоор боловсруулсаа гэж бодож байна. Жишээлбэл ингээд боловсрол соёлын шинжилгээ ухааны яам гадаад улс орнуудад ингээд юм байл та. Хүүхдийг багаас нь одоо бүдүүлгээр хэлэх юм бол IQ-гээр нь ялгаад чи темст орно, чи дээд сургуульд орно. Одоо өнөөдөр бид нар хэллэгээр бол гэхдээ их соёлтойгоор өөрөө их сайхан гуталтай явах юм аа. Чи бол том болоод их сайхан гутал хийх хүүхд байна ч гэдэг юм уу те. Тийм бодлогыг дунд сургуулиас нь ахуулаад толгоонд шигээ явчихдаг юм байна. Тэгэхээр одоо ийм бодлогыг хэрэгжүүлэх боломж байгаа юу? Ингээ Ганди Куланда дэд сайдаас ийм асуулт байна. Энэ хэлцэх ёстой сэдвээс өөр л юм шиг надад санагдаад байна. Гэхдээ асуулт гарч ирсэн учраас дээр нь хөтлөгчд бас жоохон зарим хүмүүс жоох ялгаад хандаад байна. Намайг ярихаараа хоёр үг хэлгээд за болоо гэх юм. Юу тэр хүмүүжил төлөвшлийн асуудлыг хариулах ёстой юм уу те баахан асуулт гарсан л да хаана. Энэ бол өнөөдөр бидний нийгэм даяар яригдж байгаа асуудал шүү дээ. Хүүхдийг боловсролын яам дааж аваагүй шүү дээ. Боловсролын яам боловсролын бодлогыг тодорхойлдог төрийн яам. Хүүхдийг бүгдээрээ нийлжээж гэр бүл нийгэм нь багш нь төрийн бодлого нь нийлжиж хүн болгодог болохоос биш боловсролын яам миний хүүхдийг хүмүүжүүлгүй болгоод байна гэдэг энэ цаг үеэс салмаар байна. Хамтдаа бид нар хүнээ өсгөж хамтдаа энэ нийгмийг авч явах ёстой. Тийм учраас боловсрол хүүхэд гэмт хэрэг хийвэл боловсролын яамны буруу гэдэг ойлголтыг асуулт тавьж байгаа эцэг эхчүүд энэ нийгмийн иргэд хүмүүс өөрснөө бас ухамсарламаар байна. Тийм учраас энийг бас хэлье гэж бодож энэ ганцхан боловсролын яам энд өөр хүлээгээгүй шүү гэдгийг шударгаар хэлжээ. Хоёрдугаарт ер нь бид нар өөрсдөө хүмүүжилтэй байна уу үгүй юу гэдгийг бас харах цаг болсон юм шиг санагддаг. Зөвхөн хүүхдээс гадна өнөөдөр манай нийгэм ямар байгаа вэ? Бид нар яаж хоорондоо зөрөлддөг вүлээ? Яаж сөргөлддөг вүлээ? Ажил хийж байгаа хүнд хэн яаж саад болдог вүлээ? Энэ маань манай хойчи бидний өвөр дээр байгаа хүүхдэд яаж харагддаг вүлээ? Тийм учраас бид нар энэ сөргөлдөхөөсөө илүү, шүүмжлэхээсээ илүү энэ гарцаа яаж олох вэ гэдэг тэр хаалгыг л өнөөдөр олж явах гэж энд бид нар сууж ин гэж би ойлгосон. Шинэтгэлийн хорооны залуу сая асуулт тавьсан. Шинэтгэлийн хороо бол дээр үеийн хэлгээр бол төлөвлөгөөний комисс. Энэ улс орны тоо бодож төлөвлөж өгөх манай төрийн байгууллага. Энэ хүн хөндлөнгөөс юу ч мэддэггүй юм шиг өнөөдөр асуултыг тавьж байна. Харин төрөүний тэр тоо баримтуудын бид нар энэ шинэтгэлийн хорооноос эсрэгээр нэх ёстой. Дээд боловсрол яагаад ийм байна гэдээ асуугаад байгаа шинэтгэлийн ороод энийг тоог боловсруулж гаргаж байгаа. Тэгэхээр хариуцлагыг бид нар бүгдээрээ өөрнө. Бүгдээрээ иргэнийхээ үүргийг биелүүлвэл өнөөдөр ярьж байгаа мэрэгжил боловсрал мэрэгжилтэй ажилчны асуудал чи бид нар хамтдаа шийдэх болно. Зөвхөн төр бүгдийг өөрөөд бусд нь шүүмжлэх юм уу? Хөндлөнгөөс одоо юу гэдгийг бухимдаж үгээ хэлдэг байдлаас бид нар салах юм бол бид нар сайн үнэж боловсруулж чадсан сайн Монгол улсыг ч байгуулж чадна.
За баярлалаа. Энэ нэг юм асуулт үлдэж хэллээ. Төр бүх зүйлийг нуруундаа өрөхгүй хэвчлээ. Одоо тэгээд Атимас компани захирлын асуулттай давхцж байна л та. Тэгэхээр би ингэж тавьмаар байна. Асуултыг хоёр дэд сайд нэг агентлагийн дарга нараас бусад хүмүүсээс товчхон ерөөсө ганц үгээр л асуулт авмаар байна. Одоо жишээл юу гэдэг юм? Надад ажилтны хэрэгтэй байна. Тэгэхэд сургадаг тэр хүн байж байна тий. Тэгэхэд төр дунд нь ингээд зуучлагчийн үр гүйцэтгэхэд байна тий. Зуучлагч хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг л асуултыг тавья. За эхнээс юу? Одоо төр одоо энэ үүргийг хариуцах хэрэг байна уу? Энэ олон агентлаг шаардлагатай юу? Одоо жишээл би тэр хэрэгтэй хүнэл шаардлага тавиад шууд авмаар байна шүү дээ тийм ээ. Наранбаатар хөтлөгчөө би нөгөө хүүхдийн хүмүүжил төр хэлсэн шүү. Төр бүгдийг өөрөхгүй. За ер нь төр бол өнөөдөр мэрэгжлийн ер нь боловсролын аль шатны байгууллагыг эдийн засгийн үүднээс бодлогын үүднээс дэмжиж л явах үүрэгтэй. Түүнээс биш дунд нь одоо зуучлагчийн үүрэг гүйцэтгэж гэхдээ нэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөнийхөө дагуу нөгөөх мэрэгжлийн сургалтын өнөөдөр халамж анхаарал тэртээ төргийн үүрэгт байгаа учраас тэр сургалтын одоо юу гэдгийг нэг хүүхд оноодох сурвалжлагчийн зардлын хэмжээ мэдээж санхүүжилж явж таарч байгаа байхгүй. Тийм учраас тухайн онд хичнээн хүүхэд сурах уу, хичнээнийг сурах уу гэдэг яриа үндэслээд энэ байдал дээр төр орохоос өөр арга байхгүй. Чухамдаа зүгээр яадаг ажлын эрхлэлтийн хэрэгцээ бол энд бол заавал төр оролцох хэрэг байхгүй. Шууд ажил олгогчгийн сургууль хоорондоо холбогдох хэрэгтэй юм шүү. За доторх. Товчхон хариулаад. Ер нь одоо мэрэгжлийн боловсролын давталцааны бас нэг зорилго дотор энэ анхны чатны мэрэгжил эзэмшиж байгаа одоо залуусыг хүн болох асуудал бас тодорхой тавигдаа. Тэгээ тэр хүмүүс асуугаад байна л да. Тэгэхээр дайнд биднээс очиж даан улсын туршлагын очиж судалж яхад насан туршийн боловсролын систем гэдэг даанд нэлээд том туршлага байна. Тэрний үхээр ерөөсө тэр 10 гаруй сая хүнтэй орон гэхэд тэр залуучуудын араас насан туршид нь тэр залуучуудын араас нь ингээд хар үгээр ярих мэт илдээд асуугаад ингээд авалж идэг тийм мэдээллийн системтэй гэж. Нэг залуу мужаан онноор сургалтанд ороод мужаан болоод 6 сар ажилд орж чадахгүй байхаар чи яагаад чадахгүй вэ? Чи мэрэгчлээ сонирхолгүй нөө чи муу сурсан тэгвэл дахиад нөгөө юм дараад үзгээд ингээд. Тэгээ тэр хөгжилтэй орон гэхтэл тэр залуучуудаа 25 нас хүртэл нь араас ингээд мэдээлэл юугаар ингээд илдээл одоо нөгөө санаа тавиад явдаг гэж. Яг тэр шиг манай одоо энэ яам агентлаг одоо 2 яам байж байна. Боловсролын газар байж байна. Эднүүсийн функцэн дотор нэг л тэр насан туршийн боловсролыг яах тэр залуучуудын хараа санаа тодорхой мэдээллийн сантай болдог. Тэр функцүүдийг суулгаад өгчөөд хоорондоо уйлж ивэл их зүгээр. Дээр нь нэмээд ганцхан үг хэлэхэд тэр түрүүн хөдөлмөр эрхлэлтийн сан гэдэг нэг сан нь ингээд нэлээд ариун мөнгөтэй байж байгаа нь мэрэгжлийн боловсролын дэмжих сан гэдээ хоосон сууж идэг. Тэгээ энэ хоёр сангийн хооронд нь уялдуулаад тэгээ энэ их мөнгнөөс хамгийн түрүүнд мэдээд миний түрүүний хэлдэг мэдээллийн сантад болж авах. Тэгээд нэг бүгдийг нэг цогоороо ингээд гартаа хийж авчаад хэнийгээ яаж сурах вэ? Хэнийг яаж хүн болгох вэ? гэдэг систем боловсруулах юм бол бид уг нь их төхөмтэй болох вэ? Эрэлт нийлүүлэлтийн одоо энэ юунд төр үүрэг хэрэг байна уу? Төр үүрэгтэй байлгүй яг. Төр одоо ингээд төгшөөгд ээж болохгүй л да. 2 яам хоёулаа ингээд юунаас бизнес бодох гэдэг. Ерөөсөө төгшөөхгүйгээр эн чинь түрүүний миний хэлдэг тэр хэдхэн функцийг хоорондоо хэдүүлээ уялдуулаад төр гаргаад юм. Одоо хувийн хөвшил төртөгөө зэрэгцээд ирсэн тохиолдолд бид зөрөөл тэр төрийн санаачлагын чинь хувийн хөвшил дэмжээл цааш нь аваа явуучих тийм боломж бүрэн байна. Төгшөөгд ээж ирсэн. За Баярбаатар захирал. Тэгэхээр энэ дээр би таны асуултанд ганц л өгүүлбэрээр нь хэлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг гэж байна. Тэр зуучлах үүрэг биш. Яагаад гэхээр хэрэг одоо сургууль ажил олгогч хоёрт ингээд орчих юм бол энд нэг хэсэг асуудал үлдээд